Өмнө би одоо хавлын тухай ярьсан зүйлийг бас шингалт болгоод энд нийтлээ. Тэгвэл дээр энэ хоёр зургийг явуулж. Энэ дээр зурган бол алдарч зурагч нь энэ алсаагийн журсан тосон бодгийн зураг. Доорхон болуула Бөөжингийн энэ танжөөс сумын хомшин бодисдвагийн дуганд авдарт хадгалж байгаа сүгдлийн чулуу гэж хэлнэ. Тэгвэл энэ хоёр зургийг учралж яринж явахын учир нь болуула. Хавлээс ч хааны одоо мэдээж бурхан шашны их хөрчтөж энэ одоо улааны нэгмэ бүлгийн нь одоо сасягийн бүлгийн гэж байна шүү дээ. Төрүүлам нь бахваламыг бол жалж одоо дийшэр гүүшэр улсын багш хааны багш өргөмжилсэн юм учир байна. Хавлын хаана нэг баядан боллоо нийт 10 хүү 7 хүүхэн жияаж нийт 17 хүүхэдтэй түүхэн бичиг томдөглж яах нь. Үүний дотор одоо хөшигтөрний түүхтэй холбогддог бол Нянгажин гүнжүү гэж. Энэ Нянгажин гүнжүү бол хамаг бага хүүхэн Хавлын хааны өнкрэлийг юг олсон байна. Энэ хүн бол одоо Хонкродод мордож ирснээс үлээр одоо Луангчан бар хот одоо Юнгчанфу гэж бас хэлдэг шүү дээ. Өнний бол байгуулсан хүн Нянгажин гүнжүү боллоо. Энэ одоо Хавлын нэг хүүхэн дөөрн зураг дөрөх энэ хүүхний бол Чалун гүнжүү гэж хэлдэг. Энэ Чалун гүнжүү бол Ихрэс аймгийн Ботоогны хүү тэргэнд бол мордож. Одоо Хонкрод болоод Ихрэс мэдээж бүрний одоо ураг аймагуд шүү дээ. Энэ Хонкродод хүүхний авн хаана. Өнгө Ихрэстэй бас ядлаа. Өнгө Ихрэс аймгийн энэ Ботоо хөргөн гэж одоо нэртэй Чингис хааны хүүхэн дүүгээ авсан. Эний Чингис түүхэн дээр бол Ботоо хөргөн гэж хэлдэг. Тэрний хүүн бол тэргэн гэж хэлнэ. Тэргэнд бол Хавлын хааны одоо Чалун гүнжүүг мордуулж өгсөн байна. Энэ Чалун гүнжүү бол Хавлын хааны дагаж дээнд бол ярви явсан байна. Одоо хайдугийн ургалгаан, нарыг бохын ургалгаан, сун улсын бэлэг гэн Юннангүй зүгийн бэлдэх гэн энэ жиргийн тулаанд бол одоо бүр ааван дагалдаж явж. 응ээс үлдэмэл Ихрэсийн тэргэнд мордож оссоноос сүүлээр Чалун гүнжүү болвола. Гэрөөс гарч сэхэл авсан байна. Тэр чиглэлээ чавганч болоод бол нэг л сүмд сууссан юм биш одоо сэхэл авж та. Энэ сэхэл авсан сүмийн нэр нь бол одооны Бөөжин хотод байгаа Танжөөс гэж хэлнэ. Энэ Танжөөс сүм бол их нэртэй. Бөөжин ардын үгэнд бол урдаар Танжөөс байгаад сүүлэн бол Янжин хот байгуулагдлаа гэж хэлдэг. Өөрөөр Танжөөс болоод өрт байгуулсан юм нэртэй сүм. Энэ одоо бас байна. Чүүлэн Танжөөс сүмийн хүрээнд дотор бол нэг олон соврог байна. Одоо талын гэж. Одоо соврогын шугий гэж. Олон ярмын соврог байна. Энэ дотор бол нэг Мёян гүнжүүгийн соврог гэж байна. Чүүлэн Мёян гүнжүүнээ соврог бол дарааны Чалун гүнжүүнээ шэрлийн соврог болно. Энэ Чалун гүнжүү бол одоо бурхан шашинд орж сэхэл авч овсанжаа болснээс үлээр. Өргөтэйгийн бол гөртөн суугаас сэхэл авах юм бол овш гэж хэлээд өмгтэйг бол овшинжаа гэж хэлнэ. Овшинжаа болснээс үлээр бол нэ өөрийн нэрээ мэлтэр Лян улсын нэг гүнжүү бол бурхан шашинд их шодрог одоо өмнөд Лян гэж тэр өмнө умраа төрийн үед Намбэ тоо өнөө үед нэг Лян улсын нэг гүнжүү бол одоо Мёян гүнжүү гэж. Тэр бурхан шашин их шодрог. Тэгээ өнний дуурайгаад бол одоо Чалун гүнжүү бол өөрийн сэхлийн нэрээ бол Мёян гүнжүү гэж авсан байна. Чангаад бол одоо өдөр энэ Танжөөс сумд ирж бол одоо сүгдэж хэд бол одоо даатгаач наманчил хийнэ. Энэ наманчил хийх юм бол бүр өчиг хааны хаан төлөө. Хавлын хааны төлөө. Хавлын хаан бол дээр нь тулаанд хийж бол одоо амтан 6 жилийн арив нь хороожээ. Үний бол арив нь алжээ. Ингээд бол одоо энэ нэгүлийн бол наманчилж яана гэж. Наадийнхан төлөө. Мөн ч одоо энэ өөрийн буюураа бол ааван дагад дээр тулаанд явж ясан учраас одоо алалдааны шулалдааны байдал левел их нүдэрөө үжиж ингээд бол одоо бурхан сэтгэлтэй болснээс үлээр өдгөр хилэс сүнсийг бол одоо чад эртэнчид явуулах өнгөл одоо хийсэн нэгүүлүүдээр наманчлах ялангуяа өчиг хааны хаан бол одоо ярван хүн алсан энэ хилэс сүнсийг бол чаажинтэд төнөлгөх энэ жалбарал даатгал левелийг хийдэг. Ингээд бол одоо удаандан байсарыгаад энэ нэг сүгдсэн гажран болвола. Бүр нь өвдөгний ор орчих. Чад өний бол одоо Мёян гүнжүүгийн тоосог гэж хэлдэг. Нэг тоосгон дээр одоо удаа өдөр сүгсээр игээд өвдөгний орнороо хотчих. Чи өний бол одоо мөнөө Танжөөс сүмнээ хомшин бодисдвагийн дуганд юугд ингэж хээрчгэлж хадгалж яана гэвлээ. Мин улсын үеийн их хонхуу одоо сүүлийн үеийн чигээ өн сүмдүүл иржээ. Ирээд одоо үжээд одоо өн нэг тоосоо яагаад ингэж хот хийсэн юм гэж асуухлаа. Энэ бол одоо Юан улсын Хавлын хааны хүүхэн
чалуун гүнгрүү мяуян нэгсэн сэхлийн нэртэй энэ хүн бол аавдаад мал даатгал намын чилээгээд өдөр болгоно энэ дэр сүгдөөд бол хомшин бодисод даатгаадах учраас дандаа нэг өвдгөмөр орж гэж. Үгүний сонсоод бол энэ хан уяг сэтгэл хөдлөж аяа энэ үнэн сэтгэлээс төрийн төлөө зүтгэдэг гүмгүү байх юм байна. Өнөөдөр тоосгий бол аваад хээрчгэн тийгээ шил хавхаас тааруулаад бол хааны ордондоо ачаад бол хааны ордны ихэд бөрөөдөд бол өнний үжүүлж та бас үнэн сэтгэлээс бурханд сүжгэл төрийн төлөө наманчил даатгаал хий гэж сургаамжилж ясан байна. Энэс сүүлийн үед бол энэ тандрас сумдул нэг их лам гэлэрээд тусгээлэн энэ чалуун гүмрүүнээ сүгсэн тоосгийн магтаал гэж нэг шүлэг бичсэн байна. Энэ бол мяуян гүмрүүгийн сүгсэн тоосгийн магтаал гэж юм байдаг. За энд хүртэл ярья. Аны ярьж яхан бол манай түүхэн дээр бол мэдэгдэхгүй, мэссэнгүй, бид мэдээгүй зүйлүүд ч та. Бид ийм шинэ зүйлийг мэдж авах чухалтай. Манай түүхэн дээр бас хавлын хааны ийм алдартай гүмрүү, мяуян чалуун гүмрүү гэж ингэж бол бөөжгийн тандрас сүмдэнээс өгсөн тоосог байна гэж одоо ч хэд байна. Оны хурж өчөг хүн байвал бөөжин төрсөөр оны тандрас бас яг ярихад жангаж үжиж болно. За та бүхэнд баярлалаа.